Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Эргэцэн хөтөж хуулийн төлөө сэтгүүл ээлж дугаараа толилуулж байна. За бид өнөөдрийнхөө энэ нэвтрүүлгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ямар бэрхшээл тулгардаг талаар хөдөө орон нутгийн шийдвэр гүйцэтгэгч мөн нийслэл хотод ирж хэрхэн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явагдаж байгаатай танилцсан зэрэг мэдээ, сурвалжлах, ярьцлагыг бэлтгэж хүргэж байна. Иргэн хоорондын альва маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж шийдвэрээ гаргасан тэр өдрөөс шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үүргээ эхэлдэг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх олгогдсон 211 шийдвэр гүйцэтгэгч 42 ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллаж нийслэлд төлбөрийн төрлөөр дагнсан нэг нэгж үйл ажиллагаа явуулдаг байна. За нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан маань ерөнхийдөө 74 шийдвэр гүйцэтгэгчтэй 69 тойрог 20-с өөр төрлийн 6 шийдвэр гүйцэтгэгчтэй ингээд үйл ажиллагаа явуулж байна. За 2016 оны байдлаар нэг ихт 80 төгрөгийн 17,700 гүйцэтгэх утас биелүүлэхээс 103.5 тэрбум төгрөгийн 6,759 гүйцэтгэх утсыг биелүүлсэн. Ерөнхийдөө нэг шийдвэр гүйцэтгэгчид 150-аас 250 орчим гүйцэтгэх утас ногдож байна. Хэвийн юу нь бол 80-аас 100 байхад бол ерөнхийдөө жигд материалдаа хүрдэг гэж үздэг боловч бид нар бол ерөнхийдөө бол энэ материал их байна гэсэн байдлаар ядгүй ямар ч байсан л гүйцэтгэх утас бичвэнд жигд хүрэх энэ талаас нь л анхаарлаа хандуулад ажиллаж байна. Иргэдээс бол шүүхөр шийдүүлсэн хэрэг маргаан бүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр албадлын арга хэмжээ авна гэсэн бас юм буруу ойлголт байдаг. Шүүхөр шийдүүлж байгаа хэрэг маргаан тухайн төлбөр төлөгч буюу хариуцагч маань өөрөө сайн дураар биелүүлээгүй тийм ээ албадлын арга хэмжээ зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай тохиолдолд тухайн төлбөр авагч маань шүүхөр шийдүүлсэн хэрэг маргааныг бол шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлж энэ чиглэлээр бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол явагдах юм хуулийн зохицуулттай. За өнөөдөр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувьд бол тодорхой нэг хүндрэлүүд бол бас гарч идэг. За нэгдүгüүрт бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад бол Монгол улсын иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн систем бас эмх замбраагүй бүртгэлжүүлэх ажиллагаа бас улсын хэмжээнд хангалтгүй байгаатай холбоотойгоор бас хамгийн том шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд мэдээлэл цуглуулах ажиллагааны явцад бол гарч байгаа хүнд бол энэ улсын бүртгэлийн хаягийн бүртгэлжүүлэлттэй холбоотой асуудал бол хүндрэл учруулж байна. Яагаад тэгээд гэх юм бол шийдвэр гүйцэтгэгч маань бол тухайн гүйцэтгэх баримтчигт заасан хаягт ажиллагаа хийхин тулд тухайн шүүхийн шийдвэр заасан хаягаар очиход тухайн төлбөр төлөгч тухайн хаягт байдаггүй эсвэл оршин суух мэдээлэл гүйцэтгэх баримтчигт авагдаагүй байх юм хүндрэлүүд бас ажиллагааны явцад бол гарч байна. За дараагийн дугаарт бол ажиллагаанд нөлөөлж байгаа бас нэг том асуудал бол төлбөр төлөгчийн хөрөнгийн байдал, төлбөрийн чадрын асуудал яг энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд маань нөлөөлж байна. Төлбөр төлөгчдийн хувьд яг нөгөө өргөн утгаараа бол ерөнхийдөө эдийн засаг хямарсан, санхүүгийн бэрхшээлтэй байна. Ажил олгогчид бол ерөнхийдөө бидний бизнес үйл ажиллагаа явуулахад ихэнхдээ дандаа уналтын юутай байна гэдэг байдлаар ярьдаг. Гэхдээ бид нар бол нэгэнт шүүхээс шийдвэр гараад ирсэн учраас тэр хүн дээр тэр тухайн хуулийн этгээд дээр ямар эд хөрөнгө байна тэрийг лавлгаагаар гаргах. Тэгээд тухайн эд хөрөнгөөс нь энэ төлбөрийг гаргуулах чиглэлээр бүхэн арга хэмжээнд шатаараа таавж байгаа. Иргэд маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байгаач шүүхийн шатанд хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээг авахуулах хүсэлтийг нэхэмжлийн хамт шийдвэрлүүлдгүүгээс шүүхээр маргаан шийдвэрлэх явцад хариуцагч буюу төлбөр төлөгч өөрийн өмчлийн эд хөрөнгөө бусдад шилжүүлэх, худалдан борлуулах, үрэгдүүлэх, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх албадлагын арга хэмжээг эхлүүлэхэд тухайн төлбөр төлөгч төлбөрийн чадваргүй төлбөрийн шаардлага хангах эд хөрөнгөө болсон байдгаас төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нөлөөлдөг байна. За хамгийн ихтэй нэг 10 айлаар орж болно. Орно. За багадаа нэг 3-аас 5 айл. Шийдвэр гүйцэтгэж гэдэг бол ер нь их бичгийн ажил ихтэй. Гол нь өөрийнхөө хийж байгаа юм дандаа баримтжуулж, тэмдэглэл бичиж хөдөлж явдаг. Бүх процессыг баталгаажуулж явдаг болохоор нэг айлд ороод цагаа алддаг л да. Тэгээ ямар цагт авчигдаад хийж байгаа ажиллааны дутуу дулмаг хийнэ гэж байхгүй.
Агал хийх ёстой юм хийгээ гарах ёстой тэр айлаас. Одоо ингээд шүүгээс шийдвэр гүйцэтгэх хуудас ирэхэд төлбөр төлөгч хаягандаа байдгүй тохиолдол байдаг. Анх шүүхэд материал нэхэмжлээ өгөхдөө иргэний өмнөхний хаягаар нь ч юм уу өгчдөг. Тэгээд тэр хаягаараа гүйцэтгэх хуудас ирээд ирэхэд одоо ингээд авчихад нөгөө хүн маань байдгүй оршин суудгүй байхал жоохон тийм хэцүү байдаг да. Нохоогүйгээр орлоо айл гэж цөөхөн шүү. Тий. Нахаатай айл жоохон хэцүү. Тэр юм чулуун молоо яриад орохыг л бодно. Нөгөө айл чинь цонхороо хараад хаалгаа онголж өгөхгүй шүү дээ. Тэгээ нохооноос найгаад буцаа явуултаа ш тий. Тэгээ бас нөгөө гэмтэрэг үлдээд шийдэх тогтоолоор хохирлонгээ гараад ирсэн хүмүүс байна. Тэр хүмүүс чинь 20 ангид ялаа идлээд ч юм уу гараад ирсэн. Тэгээд гарч ирээд ажил төрөл хийдгүү. Нөгөө хүмүүс нь хохирсон хүмүүс маань хохирлаа авъя гэж яваад байдаг. Тэгээ энэ хүн чинь ингээд торхоосоо суллагчаад зүгээр яваад байна штэ, гадуур яваад байна штэ. Миний би мөнгө авъя гэхэд гаргуулад өгөх нөгөө хүний нэр дээр ямар ч хөрөнгө байхгүй. Энэ хүн болохоор 6 сая төгрөгийн төлбөртэй. Тэгээд одоо энд нэг харагдж байгаа комиссын бараа гэдэг хаалга байгаа. Энд айл мөнгө зээлээд айл суулгасан байт. Тэгээд тэр айл нь одоо гарьяа өвдөгд мөнгө авъя гэхээр зээлс мөнгө өгдөг. Тийм асуудалтай. Тэгээ одоо зарлан дуудана. Зарлан дуудана. Ирэхгүй бол одоо тэгээд энэ айл доторх эд хөрөнгөний битүүрэмжлэх хураах ажиллагаа явагдана да. Утас нь холбогдохгүй бол бүтэн сар л болж байгаа. Хүүхдийн тэтгэлгийн 27 үсэг гэсэн этгээд дээр бол ерөнхийдөө хүүхдийн эрх ашигыг хамгаалах энэ чиглэлээр нь бол харин нэлээд төлхөө тавьж байгаа. Яагаад гэвэл одоо цаана хүүхдийн эрх ашиг байдаг учраас тэр хүн бол хүүхдийн тэтгэлгийн шийдвэр гарсан л бол тэрийг бол биелүүлэх ёстой. Тэр дээр одоо орон нутгийн юугаар заагдсан хөдөлмөрийн доод хэмжээний юугаар тухай иргэн дээр гарсан байгаа. Тэр шийдвэр бол биелүүлэл явах үүрэгтэй гэдэг талаас нь бол хандаж байна. Сайн байна та. Шүүгэн шийдвэрээс явж байна. Игтэй онгой байна уу? Хөдөө явсан. За би танаас нэг тайлбар аваад тэмдэглэл биччихье заа юу. Зарлан дуудах мэдээлэл үлдээчи. Та дамжуулж өгөөрэй өөртөө. Одоо өөрөөр төлбөртэй тооцоод өгч хөрөнгө өдөр өөр байхгүй юу? Ер нь ямар ч хэмжээний боловсралтай хөрөнгөтэй хүн байсан тэгэл гэрт нь ороод үзлэг нэгжлэг хийгээд эд хөрөнгөнд нь ингээд халтаад ирэхээр хүний яг нэг авир гардаг л та. Би бас нилээн бас гайгүй алдартай нэртэй дуучиндаас гармаа зохиол өгч ил байсан. Хүүхдийн тэтгэлгийн өнөөс Сүхбаатар аймагт манай шийдвэр гүйцэтгэгчийг одоо буугаар хөнөөсөн хэрэг гарсан юм байлээ. За өнгөрсөн онд бол жишээлбэл манай шийдвэр гүйцэтгэгч одоо айлын нохоонд оруулсан. За хоёр төлөгч ойрхон байгаад нэг төлөгчийн хаалгыг тохирч байгаад нөгөө хүүхдийн тэтгэлгийн одоо төлбөртөө хүн өөрөө нохоогоо ингээд тавиад манай шийдвэр гүйцэтгэгчийг нохоогоор уруулсан ийм асуудал гарсан. Тэгээд энэ дээр тухайн асуудалд нь бол бид нар хариалах цагдаагийн газарт хандаад ингэсэн байна. Ер нь бол ингээд орон сууц чөлөөлөх одоо ийм ажиллагаан дээр яваад очиход бол ингээл гэрээ эзэд нь бол яах ч юм хутгатайгаа ингээл тойрол та нар миний гэрт орж болохгүй наанцаа ингээл өөрийн тойрол алхаж байгаа шийдвэр гүйцэтгэж ажиллая гэж тэмдэглээ бичээл зогсчлаа. Тэр бол одоо хэр оргийн хүнээс гарах одоо тийм зүйл биш шүү дээ. Бид нар тийм бичлэгч байгаа л ерөнхийдөө бол тухайн этгээд мөн тэгж хандсан ч гэсэн хууль зүйн яам болон одоо бусад байгууллагуудад очихдоо бол би ингээд ийм байртай байсан чи танаа хүн ингэж дахиж манад дайрч орж ирээд инглээ гэд ингэдэг. Гэтэл өөрөө бол яг гэртээ бол тийм характер гаргаж идэг. Ийм нөхцөлд манай улсууд бол байж байгаа. Цааны талхын зэг орчих та. Тэгэл энэ одоо сүн байхгүй бах та. Энэ хороо бол хаягчлт юм уу? Ороо үзээ та. Сайн байна та. Воин тогтох ямар утастай юм? Шүүгэн шийдвэрээс явна. Шүүгэн шийдвэрээс явж байна. Би тантай урд нь ирээд уулзч ирсэн шүү дээ. Тий.
Бид нар орох нэвтрэх хэрэгтэй шүү дээ. Би танд үнэлгээ үзүүлсэн тийм ээ. Орох нэвтрэх хэрэгтэй. Одоо энэ буян тогтоос мөнгө авах 2 хүн байгаа шүү дээ. Мягмар сүрэн ганц чимэг гэж 2 шүүгэн шийдвэр төлбөртэй. Булган аймагт шийдвэр гүйцэтгэх алба энэ шарах шүүгээ битэмжилсэн байгаа. Тийм асуудлаар уулзах гад тэгээ шарах шүүгээгээ би хураалгахгүй өдөрт мөнгө төлж явъя гэд. За та тэгээд тушаагаад эхлээрээгээд төлбөр авах гэсэн дансандаа авахсан. Утас нь холбогдохгүй алга болчихсон. Сая 800 мянга өдрийн 40 мянган төгрөг төлөөс 45 оны дотор төлье гэд надад хүсэлт гаргаж өгсөн. Тэгээд энэ шарах шүүгээ юм хураагаад үнэлгээ хийлгээд нөгөө хүн шууд өөрөө шилжүүлж авъя гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд шууд шилжүүлж өгөхгүй 2 төлбөртэй хүн байгаа чинь тодорхой хэмжээний үнэлгээ хийлгээд худалдан борлуулалт дэлгүүрээр зараад төлөгцсөн мөнгөний хувь тэнцвүүлж л олгоно л та. Бас энэ чи сольжод байгаа майлууд. 6. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүн түлээлгэх хариуцлага албадлагын арга хэмжээг хангалтгүйгээс шүүхийн шийдвэрийн бэлтгэг хангуулах ажиллагаа үр дүнд хүрдэггүй байна. Шүүхээс гарсан шийдвэрийн одоо биелэлтэн дээр бол бид нэр тэртээ зүг одоо ажиллах ёстой. Бид нэр ачаал ямар байх энэ одоо эрх үүргийн нэгэнт хуулиар заагаад өгч байна. Гэхдээ цаашид шүүхийн шийдвэр гаргахээс илүү иргэдмээ нөгөө өөрсдөө санхүүгийн болон сэтгэл санааны эрсдэлд өртгөх талаас нэг машин худалдаад авах ч гэсэн тухайн машиныхаа асуудал дээр одоо манай шүүхийн шийдвэрийн үр төлөв лавлага олгодог цэгээс 2000 төгрөгөөр тушаагаал энэ машин дээр шүүхээр ямар нэгэн шийдвэр байна уу гэдгийг тодруулсан байхад бол одоо бас өөрөө эрсдэлд өртгөөс өөрийгөө хамгаалж мөн одоо орон сууц худалдаж авахд тухайн орон сууц одоо ямар нэгэн хоригдолт хязгаалт тавигдсан байна уу гэдгийг 10,000 төгрөг лавлага үйл хөдлөлийн лавлага авал ингээд бол ерөнхийдөө тодорхой болчихно. Шийдвэр гүйцэтгэлийн одоо хууль тогтоомж, бусад хууль тогтоомжийн өөр хоорондын одоо зөрчилдөөнтэй асуудлууд дээр нь одоо шийдвэр гүйцэтгэх тухай хуульд бол одоо төлбөр төлөгч талуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны одоо үе шат болгонд гомдол гарах юм боломж олгосон зохицуултууд одоо ихээр одоо зохицуулагдсан байдагтай холбоотойгоор бол төлбөр төлөгч бус этгээдээс ажиллагааны үе шат болгонд одоо шүүхэд гомдол гаргах, шүүхээр тухайн одоо маргаан шийдвэрлэхэд тодорхой хугацаанд нөгөө ажиллагаа төдөлцөх энэ нөхцөл байдлуудаас хамаарал бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа маань тодорхой хугацаанд үргэлжлэх. За үүнтэй холбоотойгоор одоо эргэн хуулийн этгээдээс шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна гэсэн өргөдөл гомдол одоо энэ чиглэлээр бас маш их гарч ажиллагааны явцад одоо бий болж байдаг. Нийт шийдвэр гүйцэтгэгчдийн 46% нь нийслэлд, 54% нь орон нутагт ажиллаж шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байна. За Доромд аймаг бол 14 сумтай аймгийн төв нь 10 багт хуваарлагдсан байна. Манай албаны хэмжээнд 6 тавийн шийдвэр гүйцэтгэгчтэй, нэг ахлах шийдвэр гүйцэтгэгчтэй ингээд аймгийн хэмжээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. За 2016 оны байдлаар албаны хэмжээнд нийт 1240 гүйцэтгэгч ирсэн байна. Үүний бол 250 хүүхдийн тэтгэвэр, 1200 болохоор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэсэн үг. Эндээс дийлэнх хувийн нийцэлж байгаа бол иргэд хоорондын зээл иргэний иргэн гүйцэтгэх гэсэн үг. Энэ нь одоо 2015 оноос 16 оны харьцуулах юм бол иргэдийн төлбөрийн чадвар бол ихээхэн доройтсон байна. Одоо нэг 100 мянган төгрөг төлж чадахгүй бүтэн жил тойрдог хүн байна. Тэгээ нөгөө картын бараагаар амьдралаа залгуулдаг. Манайхаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар их нөгөө банкны харилцагын халамжийн дансанд нь хасалт хийж төлбөр өгдүүлдэг байгаа. Тэр журмаараа хасалт барилт хийчин нөгөө хүн чинь нөгөө картын бараг авч таа байждаг. Ийм хүнд нөхцөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Дунджаар 200-аас 250 гүйцэтгэх баримт бүтэн жилийн хугацаанд ажиллагаа хийж байгаа. Нилээ ачаалт. Журмаараа бол нөгөө 120 өгдөг шүү дээ орон нутагт. Тэгэхэд л манайх тий өссөн дөнгөөр ясараад 250 хүрч байна. Төлбөртөгч гэрт очиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулна. Нийт хөрөнгөний битүүмжлэн хураан дансны хаалт хасалт хийн тэр болгон дээр төлбөрлөгч маань хилам хийдэг, эрүүл тэмцэл хийдэг. Нэг жишээхэд манай эмэгтэй шийдвэр гүйцэтгэж ундрах гэж шийдвэр гүйцэж. Тэрийг нэг төлбөрлөгч маань барьж аваад алга зөрсөн тийм тохиолдол гарч ирсэн. Нэг зөв хуулийн байгууллагаар шалгуулж ирсэн удаа баг 2016 онд. Миний мэдхийн 3 жилийн өмнө нэг нулимс сургуулагч тарааж өгч ирсэн. Хангалт өгч ирсэн. Тэр нь одоо ашиглалтын хугацаанд хийдэж байдیں۔ Одоо бол дууссан баг гэж.
Тэгээ хөдөө орон нутгаар ажиллахад харуул хамгаалтын биеэрэл түүнээс өгнө авч бол их зохилтой санагддаг. Яг албаны хэмжээнд бол юу оронтой өрөхгүй учраас тийм зүйл байхгүй шийдвэр үүс зөвхөн жолоочтой хамт явдаг. Айлуудаар хөдөөгөр явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аюулгүй байдал талдаа бол нэлээд дутагдaltaй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон албадлагын арга хэмжээний үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага үүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинжилсэн найруулах тухай хуулийн төсөл энэ чиглэлийн зохицуулалтуудын санал тусгагдсан байна. Тухайлбал төлбөр төлөгчийг эрен сурвалжлах чиг үүргийг тусгайлсан нэгж гүйцэтгэж, хаяг тодорхойгүй төлбөр төлөгчдийг нийтэд мэдээлэх зэргээр албадлагын тодорхой ажиллагааг гүйцэтгэхээр тусгагджээ. Мөн иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээний төрлүүдийг шинжилэн тогтоож, төлбөр төлөгчийн өмчлөлийн болон дундын өмчлөлийн хөрөнгө бусдаас авах авалгаас төлбөрийг барагдуулах нөхцөлийг тусгасан байна. За эргэцэн хөгтөж хуулийн телесэтгүүл ээлж дугаараа үзэгч та бүхэндээ толилууллаа. Эргэн та өөрийнхөө сонирхсан хууль эрхцүүтэй холбоотой асуултуудыг бидэнд хандаж эргэцэн хөгтөж нэвтрүүлгийн хаягаар ирүүлж болно. Ингээд эх 7 хоногийн пүрэв гарагт иргэн уулзлаа. Баяртай.